Флакастингийг сурахад бол маш олон зүйлсийг зөв сурах хэрэгтэй байдаг. Аливаа нэг жижиг анзаарагдангуй жижиг зүйлсийг буруу сурснаас шалтгаалаад флакастингийг сайн бүр төгс эзэмших ямарч боломжгүй. За хамгийн энгийн юм юу вэ гэхээр уурганы барилт. Уурга бол лайны жин хэрэглээ зориултаас шалтгаалаад маш олон янзын бариулын хэлбэртэй гэдэг. Одоо жишээлбэл энэ уурга гэдэгт full grip буюу бүтэн барилттай уурга. Хүмүүс эхлэн сурч байгаа хүмүүс нэлээд ур чадвартай мастеруудын кастингийн бичлэгийг хараад янз бүрийн барилтуудыг дөөрөөдөг. Одоо жишээлбэл V барилт буюу ингэж атгахыг дөөрэн бас 7-оор хуруугаараа тулж шиднэ. Ялангуяа энэ 7-оор хуруугаар тулж шидэхэд бол бага лайны даацын богинохон уурганууд жижиг өгөөшөнд бол их тохиромжтой байдаг. Гой мэдрэмж өгдөг. Нарийн лүп гаргадаг. Гисэн хэдий ч кастингийн суур техникүүдийг буруу сурах магадaltaй. Тэгээд хүнд даацын уургаар эсвэл холын шидэлт хийхэд бол энэ барилт бол маш тохиромжгүй шидэж чаддаг. Хамгийн зөв барилт анхлаа суралцлагч нарт ямар барилт вэ гэхээр уурганы бүдүүн үрсэн хэсэгт алганы хонхорхоогоо тааруулаад тэгээд ингэж жишүү атгаад эрхээ хуруугаараа тулж. Эрхээ хуруугаа чанга тулж өгснөөр эрхээ хурууны арын шөрмс чангаад дугуйны хөдөлгөөнийг хорж өгдөг. Одоо жишээлбэл каст шинээр сурч байгаа хүмүүс бол төвчтөн буугаа ингэж хөдлөснөр маш том цагираг үүсч үр дүнгүй ямар ч хүчгүй тийм шидэлтүүдийг гүйцэтгэдэг бол эрхээ уруугаараа тулж өгснөөр нарийн хүчтэй лүптэй шидэлтүүдийг гүйцэтгэдэг. Басан.